Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол зогсошгүй хиймэл оюуны талаар ярилцсан. За студид компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу хөтлөгч орноо хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах боломжийг санал болгож байгаа Skytel компани маань хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэг. За өдрийн мэнд төргий хасаа. За өдрийн мэнд. Зогсошгүй хиймэл оюун гэж өмнө бид нар блокчейн тухай ярьсан. За бас хиймэл оюуны тухай ярьсан. За өнөөдөр ярих сэдэв бол энэ блокчейн хиймэл оюун хоёр ер нь яаж холбогдох вэ? Холбогдчихвол яг юу болох вэ гэдэг талаар ярих болно. За энэ зогсошгүй гэдэг одоо бид нар одоо блокчейн дээр ямар нэгэн мэдээлэл бүртгэгдэх юм бол нэг л бүртгэгдсэн бол хизээж устгадгүй, хизээж өөрчилдөггүй, ямар ч одоо хэмбгоонч байсан, ямар ч том засгийн газар байна уу, компани захирал байна уу, баян хүн байна уу, цөмийн бөмбөгтэй байна уу, үгүй нүү хамаа авахгүй. Тэр бол зогсох, одоо устгах, зогсох боломж байдаг. За тэгвэл энэ хиймэл оюуныг аваач тэрэн дээр тавьчвал одоо юу болох вэ гэдэг маш тийм сонирхолтой сэдэв байна. За дээрэс нь зөвхөн одоо энэ нэг одоо бас нэг айц төрүүлсэн сэдэв байгаа тийм чинь хиймэл оюуханыг яайдаа гэж ах чинь бүр зогсоохгүй болгоод блокчейн вен дээр ажиллаулдаг болох юм болно ч та. Бид нар ч баларх юм биш үү? Бараг өөртөө эсрэг юм хийх гээд байгаа юм биш үү? А нөгөө талаас болохоор энэ блокчейн өөрөө бол хэд хэдэн сул талуудтай байдаг. А дээрэс нь хиймэл оюунчс өөрөөр ингэсэн сул талтай байгаа. Сул тал гэдэг нь одоо нэг юм сул яг ингээд хөгжлөн ингээд бүрэн ингээ гой хөгжих гэхээр бүрэн хүчин чадлаар ажиллах гэхээр өөр өөртөө сул тал нь саад болоод байгаа байхгүй юу? За тэгээд ингээд яг ингээд хэрэглээ нэвтэрч чадахгүй ингээ байгаад байдаг. Блокчейн нэг жоохон хэцүү ядаргаатай ашиглахад төвөгтэй гэдэг ч юм уу те. А хиймэл оюухан өгдлийнх нь нээлттэй байдлын тэр айлсгал бүрэн бүтэн байдал нь яах юм аах уу гэд хид хидэн сул талуудыг одоо ингээд нөхөд биевнийхээ одоо сул талыг нөхөд яг ингээд ингээ угсрагдаад хаардаг юм хоёр яг л анханасаа л зориулагдсан юм хоёр зүйл шиг. Ийм гайхалтай зүйл болохоор өнөөдөр ингээ ярихгүй ийм зүйл. За нөгөө талаас энэ хоёр нийлчих юм бол бас зөндөө олон гой давуу талаад. Одоо жишээл бидний одоо өнөөдөр хиймэл оюухан дээр гарч байгаа оюуны өмчийн асуудлууд гэдэг ч юм уу. Блокчейн дээр бол ингээд оюуны өмчийн асуудлыг шийдсэн байж ангууд хиймэл оюун болохоор оюуны өмчийн асуудалтай байдаг ч юм уу те. Ингээ биеийнхээ дотоог дүргээд дундуурыг нь нөхөд ингээ сайхан бүрэн бүтэн болж байгаа юм шиг. Ийм хоёр гайхалтай технологи болохоор энэ хоёрыг заавал ингэж холбож нийлүүлж цааш нь авч өгжүүлнэ гэсэн тиймэрхүү хөгжлийн чиг хандлага байгаад байгаа. За энэ талаар бол өнөөдөр ярьцгаая. За энэ хиймэл оюухан блокчейн хоёр бол за өгдлийн үнцэн гэдэг. Одоо бид нар өгдөл гээд өмнө big data матаг ярьсан шүү дээ, тэ. Тэгвэл тэр өгдлийг яаж хадгалах вэ, яах вэ гэдэг блокчейн асуудлыг шийдэж өгч байгаа. Үрд хадгалагддаг байдлаар, өөрчлөгдөхгүй байдлаар бүрэн бүтэн байлгах гэдэг асуудал бол бүрэн бүтэн байна уугүй юу гэдгийг ядаж шалгах гэдэг бол энэ криптографик блокчейнээр шийдэгдэж байгаа юм асуудал байна. За тэгвэл энэ өгдлийг одоо үн цэнийг яаж гаргах юм бэ гэхээр ганц одоо бид нар ер нь хинт зориулж энэ өгдөл цуглуулад байгаа юм гэхээр ерөөсөө л хиймэл оюухан зориулж цуглуулж идэг. Тэгэхээр энэ блокчейн дээр бичигдэж байгаа энэ одоо бидний крипто энэ юунууд нь шүү дээ. Энэ санхүүгийн бүртгэл тооцоололууд бол энэ өгдөл болж байгаа. Тэр өгдлийг бид нар цуглуулад идэг. Одоо юун зориулж байгаа гэхээр хиймэл оюуханыг сургаад тэр ерөөсөө энэ хиймэл оюуханыг л одоо ингээд өгдөл болгож тэр одоо илүү сайн ажиллаулдаг болох нь л өгдлөө байл одоо бүртгээд нь шүү дээ тий. А тэр өгдөл ингээ бүрэн бүтэн байх нь их чухал байгаад тэр зам маань санхүүгийн өгдөл гэдэг бол ингээ маш чухал байдаг. А энэ санхүүгийн өгдлийг хиймэл оюухан аваад тэгээд яг яах юм гэхээр одоо бидний ирээдүйг таамаглана гэсэн үг. Тэгээд бидний ирээдүйд яг ямар гүйлгээ хийх вэ? Ямар бидний ирээдүйн санхүү ямар байх вэ? Энэ ер нь биткойны үн ямар байх юм? Алтны үн ямар байх юм? Долларын үн, төгрөгийн үн ямар байх юм гэдэг энэ таамаглалыг гаргахын тулд бидэрт өгдөл хэрэгтэй. Тэгээд тэр өгдлийг нь бүрэн бүтэн байдлыг нь блокчейн хариуцж байна гэсэн. Тэгэхээр энэ бол өгдлийн үнцнийг гаргаж ирэх ийм гайхалтай зүйл болж байна гэсэн. За нөгөө талаас за нэг хиймэл оюухан ажиллаж байна. Одоо бид нар бол бараг л өдөр тутамдаа бүгдээрээ ашигладаг болчлоо дөө энэ бол хиймэл оюуханыг. Гэхдээ энэ ирээдүйд одоо ямар нэгэн шийдвэр ч юм уу те эсвэл шүүх мүүх энэ төр гэл болол. За энэ хүнийг одоо зөв бурууг нь шүүх энэ гэх юм бол хиймэл оюухан орж ирэх магадaltaй. Яг тэр чинь хууль гэдэг чинь бол хэл шүү дээ. Ер нь бол юм хуулийн хэл гэж одоо баг хүний хэлээс тусдаа хэл байгаад байна шүү дээ. Програмчлалын хэл, хүний хэл хоёрын завсарт нэг юм хуулийн хэл гэдэг нэг юм бас сонирхолтой хэл байгаад байдаг. А тэгвэл энэ large language model буюу энэ
хиймэл оюухан одоогийн бидний ашиглаад байгаа хиймэл оюухан бол ерөөсөө нь хуулийн дээр ажиллахаас одоо ажиллах тийм чиг юутай баримжаатай явж байгаа гэсэн. Ирээдүйд одоо бидний хөдөлчөнд бол шүүн альсгүй бидний гэрээ хийж өгнө гэдэг ч юм уу тий. Тэгвэл энэ хиймэл оюуханы энэ гаргаж байгаа шийдвэрүүд ер нь хэр одоо үнэн зөв бэ гэдгийг бид нар мэдхийн тулд энэ өгдлийн ил тод байдал дээрэс нь өгдлийн бүрэн бүтэн байдал маш чухал. Жишээлбэл нэг өгдөл дээр сургацсан хиймэл оюухан нэг шийдвэр гаргасан байсан чинь дараа нь дахиад ингээд шалгах гэсэн чинь тэр өгдөл нь дутцсан сох дутцсан байх юм бол тэр хиймэл оюухан худлаа ажиллаж уу эсвэл өгдөл нь анханасаа худлаа юу гэдгийг бид нар ялгаж мэдчих чадахгүй байхгүй. Тэр анханасаа өгдөл нь нээлттэй байх хэвээр хоёр талаар бүрэн бүтэн байх хэвээр ингээд хизээж өөрчлөгдөхгүй байх хэвээр гэдэг бол энэ хиймэл оюуханы ирээдүйд гарах одоо энэ тухайн хиймэл оюухан зөв ажиллаж байна уу буруу ажиллаж байна яагаад ингэж ажиллаж уу гэдгийг одоо бид нар аудит хийхин тулд итгэмжлэхийн тулд энэ маш чухал гэсэн. Тэгвэл энийг ганц хийж чаддаг чинь одоо биткойн шүү дээ тий. Али наатаж яста би ганц хийж чадах юм байна. Наад хөгдлөө надад өгч би надад чинь хадгалаад өгөө бүрэн бүтэн байдлыг ингээд хянаад өгье гэдэг ингээд. За тэгэхээр ерөөсөө энэ хиймэл оюуханы одоогийн гаргаж байгаа хамгийн том асуудал бол ерөөсөө энэ ямар хөгдөл төр сургацсан бэ гэдэг асуудал. За жишээлбэл бид нар юм biasтэй буюу одоо bias гэдгийг бол бид нар ингэж гажуудсан туйлшрал гэж ойлгож болно шүү дээ тий. Нэг төрлийн одоо өгдлийг цуглуулсан байх юм бол альсгүй нэг л хүнээс авцсан, нэг л газараас авцсан, альсгүй нэг л цаг үеэс авцсан ийм одоо гажуудсан biasтай өгдөл байх юм бол тэрэн дээр нөгөө biasтай хиймэл оюухан буюу гажуудсан, туйлширсан ийм ялгар үзэлтэй хиймэл оюухан сургагдана гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөөт чинь арьс өнгөний үзэл гаргадаг ч юм уу, нас хүсээр нь ялгаруулдаг ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийг ялгуурлан гадуурхуул яах вэ? Энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь өгж байгаа хариунууд нь ийм юу байвал яах вэ? Одоо ямар нэгэн ялгуурлан гадуурхалтай байвал, гажуудсан байвал тий байх юм бол энэ яах вэ гэдэг асуудал ч тий. Тэгэл энийг чинь одоо ингээд аудит хийхин тулд бид нар өгдөл рүү нөрнө. За энэ ямар өгдөл төр сургагч юу? Өгдлийг гаргаад хэрэглэнгүүт чинь тий тэр блокчейн дээр бүрэн бүтэн хизээч устаагүй. Энэ анх энэ өгдөл дээр л суралцсан. Дараа нь яг энэ өгдөл дээр л яг тухайн үед бол шийдвэр гаргасан. Одоо яг л энэ хиймэл оюухан ажиллаж байгаа өгдөл нь бол ийм л байсан гэдэг. Нэг л битсэн бол хизээч устгаж өөрчилж болохгүй нэг өгдөл ингээд хадгалж. За энэ бол хамгийн чухал хэсэг. Тийм зайлдах хуурам эхлэх ямар нэгэн боломжгүй бүх боломжтойгоо байгаа учраас гэсэн үг тий. Тийм яг үнэ тий. Тэгэхээр ирээдүйд бол одоохондоо бид нар чухал биш гэж магадгүй. Гэхдээ ирээдүйд бол энэ бол айгүй тийм чухал юм болно л доо. Наад тийм л яг чи яагаад тийм шийдвэр гаргаж байгаа гэдгийг тайлбарлуулахын тулд бид нар тэр сургасан өгдөл рүү очих байхгүй юу? Өсөрч өчнө гэсэн. Тэгэл нэг хиймэл оюухан чинь энд ийм өгдөл байсан. Тийм болохоор би энийг ингэж хариулсан. Одоо жишээлбэл одоогийн нэг Английн шүүх систем чинь бол тийм гэдэг байгаа шүү дээ. Хууль дүрмэн дээр биш өмнөх гарсан кейсүүдийг яаж шийдвэрлсэн бэ? Өмнө гарсан хэрэгүүдийг юу яаж шийдвэрлсэн бэ гэдэг энэ өгдөл дээр тулгуурлаж хагаад энэ шийдвэрүүд гараад байгаа байхгүй. Тэг ингэж явдаг ийм систем байгаа. За тэнгууд яг энэ системийг чинь хиймэл оюухан дээр хэрэгжүүлчих юм бол нөө хиймэл оюухан ч өөрөө би яагаад тийм шийдвэр гаргасан бэ гэдэг тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Та нар өөрсдөө өмнө нь ийм шийдвэр гаргаж ирсэн биш үү гэдэг ч юм уу те. Иймэрхүү байж болно. Айлсгүй тэр нөө буруу хариулсан байж болно шүү дээ. Хиймэл оюуханы ч одоо ганц хийж чаддаг алдаа нь бол тийм байгаа даа шүү дээ. Hallucination буюу юм илэрч дэмэрч чаддаг. Худлаа юм зохиож чаддаг. Тэгэхээр энэ зохиоцсон байна уу? Жинхнээс ажилласан байна уу? Нэрээ бид нар өгдөл дээр алдсан байна аа эсвэл энэ хиймэл оюухан худлаа ажиллаж байгаа гэдгийг л одоо энэ блокчейн гэдэг зүйл хангана гэсэн үг. Өгдлийн бүрэн бүтэн ил тод байдлыг. За ийм гайхалтай ийм зүйл байна. За энэ бол хамгийн одоо наацхын зүйл. За хиймэл оюухан блокчейн хоёр л төрөл бүрийн байдлаар ингэж хоорондоо зохицож ажиллаж болно. За одоо жишээлбэл яа гэв блокчейнинд ажиллаж байна. За одоо ингээл нэг биткойн ажиллаж яадаг, этериум-ын ажиллаж яадаг, смарт контракт нь ухаалаг гэрээнүүд нь ажиллаж яадаг. Хажуу талд нь юм хиймэл оюухан ажиллаж яж болно. За энэ нэг иймэрхүү төрлийн ажиллагаа байна. Үгүй бол бүр энэ хиймэл оюухан блокчейн дээр ажиллаж болно. Үгүй бол бүр хиймэл оюухан блокчейн ажиллуулж болно гэдэг ч юм уу те. Ийм төрөл бүрийн хослууд энэ болгон өөр өөрсдийн гэсэн юм давуу талуудтай. За ингээд эхнээс нэгэ яриад явъя л да те. За энэ бол сая л өгдлийн ил тод байдлыг дурдсан. Энэ дээр ерөөсөө дурдаагүй нэг юм болохоор өгдлийн их сурвалжийг нягтлах гэдэг. Одоо за окей энэ өгдлөөр суралцсан юм байна. Энэ өгдлөөс болоод энэ нөхөр ийм хариулт, ийм шийдвэр гаргацсан юм байна. Тэгвэл энэ өгдлийг нь хэн бичсэн гэдэг нөхөр бол одоо асуудал гарна шүү дээ тий. Тэгвэл энийг бас блокчейн хариуцж байгаа байхгүй юу? Блокчейн дээр хэн энэ өгдлийг хийсэн бэ гэдэг чинь нэг дижитал сигнатур буюу тоон гар өвсгөрөө байж байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг нь хинч өөрчилж чадахгүй дээрэс нь тэр хүний өмнөөс хинч бичиж чадахгүй болохоор ерөөсөө энэ хүн л энэ өгдлийг хийсэн гэдэг. За нөгөө талаас энэ яг өгдөл яг энэ тэр хүн хийсэн гэдгийг мэдээд яах юм гэдэг асуудал гарч ирж шүү дээ. Бид нар тэр хүнийг урамшуулж болох байхгүй.
Өгөгдлөөр хангасан. Одоо хиймэл оюуханыг өгөгдлөөр хангасан байна те. Энэ өмнө давтагдахгүй юм цоошин өгөгдөл гаргаж ирсэн байна. Тийм болохоор өгөгдөл өгсөн чинь баярлаа гэд мөнгө өгч болно. Альсгал нөө хиймэл оюухан ирээдүйд ажиллах болгондоо яг аль өгөгдлүүдийг ашигласан бэ гэдэг одоо их сурвалжууд л ингээ мөнгө тарааж өгдөг гэж болно шүү дээ. Би жишээлбэл тухайн хиймэл оюуханыг ингээ ашиглаад хариулт ингээд надад өгөнгүүд тэрэнд нь би зориулаад мөнгө төлсөн байж болно шүү дээ. Одоо энэ ChatGPT энэ чинь бид нар бол ингээ мөнгө төлөөд ашиглаад байгаа шүү дээ, тий. Тэгвэл тэр төлсөн мөнгө нь яг тэр өгдлийг бүтээсэн хүмүүс л байгаа ингээ тардаг, тараан байршуулдаг бол ч бас гоё байхгүй, тий. Тэгвэл би одоо тэр блокчейн лүү чинь хүй би тэгвэл өгдөл хийл та гэт, тий. Юу ч хамаагүй ингээ өөрөөхөө битсэн өгүүлэх ч юм уу, юу ч хамаагүй хийгээд иж болох байхгүй, тий. Тийм болохоор энэ өгдлийн талаас бол ийм гайхалтай одоо хиймэл оюуханыг ашиглахад ийм гоё боломжийг бол бидэрт олгож байгаа гэсэн. Одоо илүү орчилсан болох гэдэг чинь нэг компани, нэг OpenAI гэдэг компанид тийм монопол болоод ингэ байгаад ах биш. Хүн болгон өөрөө өөртөө бүтээсэн өгөгдөл төр тулгуурлаад тэр хиймэл оюухан ажиллаад тэгээд тэр өөрөө өөртөөхөө энэ өгөгдөл дата гэдэг юмнаас ашиг болох боломжийг одоо бидэрт нээж өгч байна гэсэн үг. Тэгэхээр энэ өгөгдлийн үнцнийг ингэж гарч ирж байна. За аюулгүй байдал гэдэг аюу тийм чухал. За өөрчлөгддөггүй, устдаггүй тэгээд зөвхөн одоо тэр нөө юу гэдэг байгаа шүү дээ. Тоон гарын үсэг инээ тэргээд байгаа шүү дээ, тийм. За дээрэс нь их сурвалжийн бүрэн бүтэн байдлыг хянах. За дээрэс нь халдлага ловер гэмт төлөлүүдийг магадлах гэдэг. Одоо за блокчейн дээр ингээл санхүүгийн гүйлгээнүүд явж байна. Биткойн ингээл гүйлгээнүүд явж байна. Олон улсын гүйлгээнүүд явж байна, тий. Тэгвэл энэ чинь нэг юм айгүй олон жил ингээ явчлаа шүү дээ, тий. 2010 онд анх бүтээгдсэн гэдэг юм бол энэ чинь бол 10 гаруй жил, 15 жил, 16 жил ингээд явчлаа шүү дээ. Энэ 16 жилийн турш ингээд хүн төрөлхтний бүтээсэн энэ өгөгдөл төр ямар нэг юм зүй тогтол олдно. За ингээд ерөнхийдөө бол зам болохоор ийм гүйлгээ явдаг. Монгол зам болохоор ийм гүйлгээ, Австрал зам болохоор ингэдэг гэдэг ч юм уу те. Шүн болохоор ингэдэг, өдөр болохоор ингэдэг гэдэг юм ерөнхий нэг хэм маяг бидний юм санхүүгийн одоо арга барил гараад ирэх байхгүй те. Хүн төрөлхт ер нь бол нэг иймэрхүү санхүүгийн харилцаа, иймэрхүү юм магадлалаар ингэж явдаг та гэдэг. Тэгвэл тэнд дотор нэг гинт терроризмд хөрөнгө оруулал яах вэ? Гинт нэг юм ловрын шинжтэй зүйл бий болвол яах вэ гэдэг ч юм уу те. Гинт нэг юм мөнгө угаалт явагдах юм бол тэнд чинь нэг жоохон тэр хүн төрөлхтний энэ 10 гаруй жилийн 16 жилийн турш ингэж хийсэн өгдлөөс нэг жоохон гажуудсан өгдөл гарч ирэх байхгүй. Тэр чинь юм л явадаг галчин. Тэгээ олонгодоо энэ нэг жоон с ижигтэй болчлаа. Энэ 50-аас дээш хувийн магадлалтай с ижигтэй болсон болохоор энийг шалгая гэдэг иймэрхүү юмнуудыг хийх боломжтой. Нэгэсэндээ энэ санхүүгийн хувируудыг илрүүлэх боломжтой гэсэн үг байхгүй тийм. Ийм гажиг үйллүүдийг бол илрүүлээд одоо ингэж с ижиглэн гэсэн. За дээрэс нь эрсдлийг нь үнэлж болно. За жишээлбэл ямар эрсдэл гардаг вэ? Хүн чинь бас нэг юм худлаа данслуу шилжүүлчлээ, альсгүй буруу мөнгөө шилжүүлчлээ, нэгтийг алдаа шилжүүлчлээ энэ гэдэг ч юм уу те. Энэ минийг бол ингэж эрсдлийг нь үнэлээд тэгээд ийм ерөөсөн төвлөрсөн зохицуултаас сэргийлж болно. Зөвхөн одоо тэр нөө за ингэ төвлөрсөн зохицуултаас сэргийлэх бол угаасаа блокчейн дээр өөр дээр нь байж байгаа юм зүйлтэй. За энэ хэрэглэгчийг таних гэдэг KYC гэж байдаг. KYC ч одоо хэрэглэгчээ тань одоо жишээлбэл захууд ч юм бол ингээд хэрэглэгчээ таньжиж долларын төгрөгийн гүйлгээнд орно гэдэг одоо Монголд байгаа ч гэсэн ингээд том юм виртуал хөрөнгийн үйлчлэл үзүүлдэг юм газрууд байна шүү дээ тий. Тэд нар бол тэгэхээр заах юм баг гэсэн чинь. Ер нь бол зах л гэсэн үг л дээ тэр бол тий зах шүү дээ. 8-аа л хийдэг ороод тий би биткойн авмаар байна, биткойноо зармаар байна гэдэг юм чи. Би одоо зах руу орж байгаа адилхан онлайн зах байхгүй юм чинь тий. За тэгвэл тэрэн дээр үж байгаа KYC-г бол хиймэл аюу хамгийн сайн хийж. За жишээлбэл бидний энэ төвлөрсөн бус заавал нэг юм хин нэгэн зөвшөөрдөг альсгүй тийм бишээр одоо блокчейн өөрөө ингэж KYC хийдэг байх юм бол энэ чинь бас ингэ давуу талтай болчихно. World coin гэдэг нэг хэдэн coin байж байгаа. Шууд хүний нүдний торлого өргөж мэдээллийг шууд блокчейн рүү оруулдаг. Тэгээд тэрүүгээр ингээд өөрөөгөө батлаад явцдаг. Тэгвэл иймэрхүү үйл ажиллагаа бол ирээдүйд тийм л оюуханаар дамжуулаад хийчихнэ боيو энэ аюулгүй байдлыг нь тэр хүн яг жинкнээсээ энэ хүн мөн үгүй юу гэдэг энэ байдлыг миний өмнөөс өөр хүн хийчихгүй байх тэр одоо байдлыг нь химэл оюуханаар дамжуулаад хангах боломжтой. За итгэлцлийн асуудал гэдэг бол блокчейний бол хамгийн том одоо хийж чаддаг зүйл. Итгэлцлийн асуудал гэдэг бол хоёулаа ингээд бие биендээ итгэхгүй байлаа гэж бодъё л да. Ер нь бол хоёулаа бие биенээ танихгүй байлаа гэж бодъё заяа. Тэгсэн чинь бид нар одоо ингээд төгрөгөөр харилцаанд орж болж штэ санхүүгийн харилцаанд орж болоод. Тэгээ өөрөөс чинь би бол өөр чи итгэхгүйсэн төгрөгийг авч шатаад ичт итгээд те. Чинь би төгрөгт итгээд байгаа байхгүй. Тэгээ хоёулаа төгрөгт дундаа итгэж байгаа болохоор би тэр итгэлцлийн асуудал ингэ шийдэгдэж байна. А тэгвэл энэ танихгүй хүмүүс хоорондоо ийм санхүүгийн харилцаанд орохын тулд энэ итгэлцлийн асуудал гэж байдаг. Гэхдээ наа чи яг жинхэнэ юм уу? Наа чи яг жинхэнэ алтмуу юм уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудлууд баг гаргахгүй тулд бид нар энэ
блокчейнийг ашиглахаар энэ итгэлцлийн асуудал trustless гэж бид нар блокчейнд л итгэж байгаа бол бид нар биткойнд л итгэж байгаа бол санхүү харилцаанд гээд ороход асуудал байхгүй. Хүний яг бодит нийгэмтэй адилхан юм байна тий. Яг лекс тавьж байгаа юм. Тайсан дээр гараа ярихад бүгдийг танихгүй тэр хүн ч гэсэн буцаагаад нөгөө үнэ танихгүй итгэлцэл явдаг. За тэгвэл энэ асуудлыг блокчейн шийдсэн. Гэтэл нөө хиймэл оюуханд нэм асуудал үүж байна. Би хиймэл оюуханд итгэхгүй үгүй гэдэг асуудал гарч ирнэ. За нөө түрүүн хэлсэн шүү дээ өвдлийн бүрэн бүтэн байдал буюу ингээд би тэр хиймэл оюухан жигнэсээ зөв хариулт өгч гинөө гэдгийг яаж мэдгийг. Альсвал тэр хиймэл оюухан одоо надтай жигнэсээ санхүүгийн харилцаанд орж ийн үгүй гэдгийг мэдэхгүй байхгүй тий. Над руу нэг хиймэл оюухан залгасан сайн байна уу? Та ингээд зээл явмаар байна. Тэр гэдэг хэлэх юм бол чинь лог руу үгүй юу гэдгийг надад мэддэхгүй байхгүй. Тэгвэл энэ блокчейнээр дамжуулчих юм бол энэ итгэлцлийн асуудал би нөө танихгүй хиймэл оюухантаа ч итгэх боломж үүсэж чинь гэсэн. Тэгэхээр итгэлцлийн асуудлыг шийдэж өгч байгаа. За хоёр тал өөр нэг итгэлцлийн асуудал байдаг нь юу гэхээр одоо жишээл хүн хоорондын юм харилцаанд болохоор хит хитэн гарч ирдэг алдаанууд бол за хүн өөрөө нэгт алдаа гаргадаг. За хоёр талаар юунаас олж тэр алдаа гараад байгаа гэхээр нөө сэтгэл хөдлөлөөс олж гараад байна шүү дээ. Шийдвэртээ сэтгэл хөдлөлийг оруулаад байна гэдэг ч юм уу тий. Тэгвэл энэ сэтгэл хөдлөлийн асуудлыг бол хиймэл оюухан шийдэж чадна. За хоёр талаар би нэг юм хувь хүн рүү чиглэсэн юм хандлага гаргаж болно шүү дээ тий. За чамайг ажлаа саллаа гэх юм бол би одоо тэр хов хүнд нэгээд зэв үзэн шүү дээ. Энэ муу ямар зэв юм бэ гэдэг. Нөгөө хүн ч гэсэн ингээд аюулгүй байдлын үед те намайг одоо шүн явж байхад яачих юм бэлээ. Ажлаас нь олсон төлөө гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудлуудад хов хүний иймэрхүү асуудлууд үүсэх байхгүй. Тэгвэл тэр чинь хиймэл оюухан хэлчих юм бол ямар ч асуудал байхгүй. Хиймэл оюуханд ч сэтгэлд нь хор байхгүй. Нөгөө хүн ч гэсэн хиймэл оюуханд хэлж байгаа юм чинь илүү албан хүлээж авах шүү дээ те. Тэгээд энэ муу хиймэл оюуханы шүн мөн гэж тийм байхгүй шүү дээ те. Хот өрдөг мод. Тий, яг үнэ. Иймэрхүү одоо юм итгэлцлийн асуудлыг бол ингээд сайхан хиймэл оюухан шийдэд өгчих болохоор блокчейн дээр гарч байгаа айгүй бол асуудал бас ингээд шийдэд өгч байгаа. За хоёул ингээ удахгүй хиймэл оюухан тийм оракл гэдэг нэг тохиол ярив. За нэвтрүүлгийнхаа хамтран ажилчийг танилцуулъя. Тэгэхээр мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах боломжийг санал болгож байгаа Skytel компани маань өнөөдрийн нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа. Тэгээд Тэнгис далай дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшууллыг зарласан байна. Тэгэхээр урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах болон одоо дижитал бэлгүүдийн эзнийг тодруулах юм гоё урамшууллыг зарлаад байгаа юм байна. Тэгэхээр энэ урамшуулалд яаж оролцох вэ гэхээр Skytel-ийн шинэ хэрэглэгч болж байгаа тохиолдолд болох юм байна. За эсвэл дижитал картаар дансаа цэнгэлж байгаа тохиолдолд болох юм байна. Мөн дата багц авч байгаа тохиолдолд та одоо энэ урамшуулалд оролцох, азаа үзэх боломжтой байна. Тэгээд одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгийг аван урамшууллын эрх бас цуглуулж болно. Мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна за бусад дижитал бэлгүүд эзэн болно гэж. Тэгэхээр урьдчилан төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид 11,000 төгрөг, 14,000 төгрөг 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой. Тэгэхээр дүнгээ сонгохдоо нэгжээ авахдаа бас тий одоо 11, 14, 21 гэдгийг бас санчих юм байна. Тэгээд iPhone 16 гар утасны эзэд болон супер бэлэг болох мөрөөдлийн хөлөг онгоцоор хосоороо аялах 3 хэрэглэгчийг тодруулна гэдгийг бас яг ганц биш юм байна шүү дээ. За тэгээд 4-р сарын 30-ны өдөр, 5-р сарын 30-ны өдөр, 6-р сарын 30-ны өдөр тус бүрийн сошиал хуудасаар шууд тодруулна гэсэн байна. Тэгэхээр та бүхэн маань Skytel компанийхаа Facebook хуудсыг бас дагаад мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1815 15. За Skytel-ийн хэрэглэгчтэй бол 15 гэсэн дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Би бас юмыг ээж мэдхүүгээд биш нэг Skytel ярьдаг байхгүй. Тэгээ угаасаа нэгэн чинь хэрэглэгч болсон юм чинь дата багцаа одоо нэг жинтер авахтаа бас дүнгээр аваалгаа. Зөв шүү дээ. Би бол одоо ингээ краша нарий гэж бодох юм бол надад хит хитэн зүйл хэрэг болно. За хамгийн ихнийх нь бол тийм надад бол ингээд нэг ч хэрэг болно. Тийм. За нэг ч бол хамгийн чухал нь одоо тийм би мессеж чинь ярина. Ингэж найрна штэ тий. За ингээд ерөөсөө л ингээд шинхэн асууч яадаг вэ гэхээр нэгж мессеж бол дээр үед бол алга болчдөг байсан. Одоо бол дата гэдэг зүйл байна тий. Энэ байхгүй бол тэгээд одоо нөө синтсэн бол бай штэ ер нь бол тий. За хоёрт бол дараагийн алхам бол тий. Одоо ингээд хамгийн чухал татамсах тэр боломж бол ерөөсөө энэ талаад тэр хөлөг онгоцон дээр гарна гэдэг бол үнэхээр гайхалтай тий. Одоо би одоо баг аваачаад ингээд хороо ертөнцөөс таслаад тэгж жагаад ингээд найрах гэдэг шүү дээ тий. Одоо ингээд зогтож чадахгүй шүү дээ. Тэгэхээр бол ингээд надад тасгаас өөр арга байхгүй. Тийм болохоор энэ бол ерөөсөө энэ
төгс комбо явж байгаа хөөхгүй хосуудын хувьд. Чих залтай хүн биш үү? Яг үнэ. За баярлалаа гэж хамтаална да. Тэгээд би битээр биш юм аа гэхэд манай од мөндрийн сонсогчдоос гоё ялагч тодраасаа гэж. Тийм шүү дээ. Бие биенийгаа сайн найраарай. Ийм сайхан боломж олдож байгаа чинь тийм. За баярлалаа. За энэ итгэлцэл вэ? Тийм итгэлцлийн асуудал дээр явж илаа тийм. За энэ хиймэл оюуханд Oracle гэдэг нэг юм яриг гэдэгжсэн тийм. За тэрний өмнө тэр итгэлцэл дээр нэг ганц юм ингээд дортохгүй өнгөрөөч чинь хайрын юм өнгөрөөч чинь. За ингэж байгаа. Смарт контракт гэдэг одоо ухаалаг гэрээ. Ухаалаг гэрээ гэдэг бол ерөөсөө энэ блокчейн дээр ажиллаж байгаа програм гэсэн үг. Код, компьютерийн код. Компьютерийн код юу хийж чадж байгаа вэ гэхээр одоо бидний үйлдэлүүдийг автоматжуулж өгч чинь. За хоёулаа гэрээ хийсэн байлаа гэж хэлдэг л да. За саруулхан над руу ийм төгрөг шилжүүлээрэ гэдэг ч юм. Альсвал одоо барьцаалан зээлдэх гэдэг ч юм уу те би одоо биткойноо барьцаалж байгаа зээл авмаар байна гэдэг ч юм уу те. Ингэх юм бол смарт контракт яадаг вэхээр хүн байхгүй одоо нөө итгэлцлийн асуудлыг чинь шийдвэд өгч штэ. Би банкнд идэхгүй, альсвал тэр эдийн засгчд идэхгүй нэ тэр гэдэг асуудлыг блокчейн яадаг вэхээр робот хийгээд өгч байгаа байхгүй. Компьютерийн програм хийгээд өгч байгаа гэсэн. Компьютерийн програмны яг хөө тэр биткойн төгч чинь. За тэнгуүтээ одоо ингээд тухайн нөхцөл бүрэлдэхгүй байх юм бол тэдэн сарын тэдэнд тэр мөнгө ороогүй байх юм бол энийг одоо ингээд нөгөө тал руу сулж өгнө гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудлуудын нь бол хин нэгэн одоо хүнд хин нэгэн албан байгууллагад итгэх шаардлагагүйгээр тийм чинь смарт контракт буюу автоматжуулсан компьютерийн код шийдээд өгч байгаа байхгүй. Энийг бол бид нэр ухаалаг гэрээ гэж нэрлэдэг. Ер нь програмчлал санхүү хоёрыг л холиод өгч штэ тий. Тэгээ дунд нь дундын хүн байхгүй. Ямар нэгэн дундын одоо итгээд байхгүй шийдээд өгч байгаа. За тэгвэл энэ смарт контрактын нэг асуудалтай юм байдаг. Ухаалаг гэрээ гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгээ ухаалаг гэрээ хиймээргүй шүү дээ. Нэг компьютерийн код хиймээргүй шүү дээ. Хоёр хүн хоорондоо гэрээ хиймээр байгаа байхгүй. Хүний хэлээр гэрээ хиймээр шүү дээ тийм. Гэтэл компьютерийн код байгаа гэдэг. Хин ойлгохгүй. Ингээ гайхаад энэ ч одоо яг яах энэ юун зөрүүлсэн. Ягаад энэ компьютерийн код байгаа. Энэ чинь би гэрээлийн болон чин хүний хэлээр байх хэвээр. Ядчлаа одоо энэ хуулийн хэлээр байх хэвээр гэдэг ч юм уу тийм. Тэгвэл энэ хиймэл оюуханы ганц хийж чаддаг юм ерөөсөө л хэлнүүдийг хооронд хөрвүүлэх гэдэг байгаа шүү дээ. Хуулийн хэл байна. Хүний хэл байна. Програмчлал хэл. Гурвангийн холбоо ичиж байгаа байхгүй тий. За тэгэхээр хоёулаа хоорондоо бол хүний хэлээр юу вэ? Гэрээ хийнэ. За эхлээд бол хоёулаа эхлээд сайхан хүний хэлээр ярина шүү дээ тий. Нэг хуулийн хэлээр бишээр тий. Хүний хэлээр хоёулаа нь яах вэ? Одоо надаа мөнгө хэрэгтэй. Надаа нэг жоохон тэдэн төгрөг зээлээчсэн. Би бол чамд бол зээлж болж байна. Гэтэ сарын тэдэн хувийн хүүтэй мүтэй байл болж шүү дээ тэр гэлдэг юм уу тий. За энэ бол зөвхөн хүмүүсийн яриа байхгүй тий. Тэгвэл одоо хиймэл оюуханаас асууна гэсэн. Бид хоёрт нэг иймэрхүү ухаалаг гэрээ бичээд өгөөч гэдэг тэнгуут чинь тий. За нэг иймэрхүү гэрээ байж болно. Энэ бол Монгол улсын хувьд бол ийм одоо гэрээтэй дүүцнэ гэдэг ч юм уу тийм хуулийн хэлээр ингээд сан гэрээ болгоо бидэрт гаргаад өгнө гэсэн. Тэгвэл хоёулаа ч ингээд үгүй энийг чинь бол сар болгоо ингэж тэл найсгүй ингэн тэгэн хүүн бол ингээд дээрээ юу гэдэг вэ нөө хүүнээс хүү бодно гэдэг ч юм уу тийм иймэрхүү юмнуудыг оруулмаар байна гэвэл чинь нөө нэг хийм л гоож оомаа гэл ингээд ерөөс ингээд засч өгөөд байна гэсэн үг байхгүй. Тэгээд за гэрээ нь болчлоо гэдэнгүүт за энийг одоо тэгвэл ухаалаг гэрээ болгоод блокчейн дээр оруулчих гэдэнгүүт нөгөөд чинь гэлс смарт контракт буюу компьютерийн код болгоод ингээд оруулчихна гэсэн үг. Тэгэхээр одоо нөө бидний блокчейнийг ашиглахад аль сүүлийн ухаалаг гэрээг ашиглахад гарч ирсэн хамгийн том хүндрэл бол зөвхөн программист зөвхөн код мэддэг хүмүүс л энийг чи хийх гэсэн бохгүй. Гэтэл тэр их ч одоо тэгэх шаардлагагүй. Хиймэл оюуханаар дамжуулаад бидний гарын дор бидний хэлээр явуулчих штэ тий. Бид нар зүгээр нөө хиймэл оюуханд хэлчихэд бол. За чи нэг юм надад токен гаргаад өгөөч гэдэг ч юм уу тий. Ямар токен байх юм гэдэг. За ийм токен байна гэдэг. За эсвэл надад нэг гэрээ байгуулах чилээ гэж хэлдэг смарт контракт. Тэгвэл энийг нэг хүний хэлээр болгоод надад нэг тайлбарлаад өгөөч гэдэг. Тэгээ ойлгохгүй байх юм бол би ингэ асууж болно шүү дээ. Энэ ирээдүйд яахаар вэ? Энэ ингээр үнэ тэгэхээр үнэ. Жилийн дараа би мөнгө төлөхгүй яг яах уу гэх нөгөөд чинь ингээл хариулаад өгч юм гэсэн. Тэр нэг юм итгэлцлийн асуудлыг шийдээд өгч шүү дээ. Би компьютерийн кодонд итгэх шаардлага байхгүй. Би ингээ хүний хэлээр ингээд толгойд ойлгомжтойгоор ингээд тэрийг чи мэдчих болж байна гэсэн ийм гайхалтай. Тийм одоо хин нэгэн хүнтэй би гэрээ хийхгүй, албан байгууллагатай гэрээ хийхгүй, нэг ийм блокчейн гэдэг ийм нийгмийн урсгал шиг юмтай ингээд те математиктай уган гэрээ гэдэг байгаа байхгүй. Гэхдээ би математик мэдэхгүй. Тэгвэл энэ хиймэл оюухай нэг шийдээд өгч гэнэ гэсэн. Би бас тэрэнд итгээд байна те. Тэр бас надад итгээд гэрэн дээр үндэслэж шít. Энэ чинь бараг тусдаа нэг нийгэм марк юм. Энэ цоо шин юм байхгүй тийм. Тэгээ өмнө нь бол бид нар ерөөсөө ингээд заавал нэг том байгууллага айлсгүй олон жил ажилласан байгууллага байж ижил бид нар итгэдэг байсан биз шүү дээ. Одоо л тийг шаардлага байхгүй болчихж байгаа
гэсэн. Дээрээс нь шууд хичнээн том байгууллага байсан гэсэн дампуурч олон шүү дээ энэ чинь тий. Одоо жишээлбэл тэр 2008 онд бол Lehman Brothers гэдэг дэлхийн хамгийн том банк дампуурж ах жишээтэй байх чинь бол бид нар бол одоо яг юунд итгэх юм бэ? Бид нар амар том асуудал энэ итгэлцлийн асуудал гэдэг чинь айгүй том юм байхгүй. Тэгвэл энийг чинь л ерөөсөө trustless буюу итгэлцэл шаардлагагүй системүүдээр хийгээд тавьчихад болчихно. Энэ гүүр нь бол энэ хиймэл оюухан болчиход байна л гэсэн. Бид нар ашиглаж чадахгүй нэг юм том ангал байгаад шүү дээ бидний хооронд. Тэ блокчейн бид хоёрын хооронд математик, програм гэдэг ийм сонин програмчлалын хэлмэл гэдэг ангал онгууд тэрий чинь гэдэг хиймэл оюухан гүүр болоод өгч юм гэсэн. Тэгээд бид нар тэр арал руу очиж болно гэсэн. Тэ яваачингийн хөтлөөд оруулж байгаа юм шүү дээ. Яг үнэ тий. За энэ хиймэл оюун та Oracle гэдэг юм. Энэ Oracle гэдэг нь юу юм бэ гэхээр одоо нэг Matrix дээр гардаг шүү дээ Oracle гэдэг. Oracle гэдэг нь ирээдүг хардаг нэг имээ байдаг шүү дээ тий. Тэр имээ бол ингээл ирээдүг хараал ингээл за нё жинхэнэ байна гэж хэлдэгтэй адилхан. Oracle гэдэг нь бол энэ блокчейн дээр яадаг зүйл вэ гэхээр энэ бодит ертөнцөөс энэ өгдлийг оруулж ирдэг тийм имийг хэлдэг байхгүй юу? Имийг юм. За имэйл юм да тий. Oracle имээ. Тий. Тэр имээ болохоор юу хийж байгаа? Одоо ингээд за ханш оруулж ирж болно. Төгрөгийн ханш, долларын ханш. За айлсвал грац одоо нэг температур оруулж ирж болно. Улаанбаатар тэдэн градус байлаа. За ингээд Архангай тэдэн градус байлаа. За энэ Архангайд өнгөрсөн шөнө хас харан градус болсон. Тийм болохоор энэ ургац ингээд бүгд төлцөө. Тийм болохоор энэ даатгалын нөхцөл бүрдлээ. Энэ даатгалын нөхөн болгорыг олгосгоо гэдэг ч юм уу те. Иймэрхүү энэ өгдлүүдийг гадна талаас нь блокчейн руу өгдлүүд шаардлагатай өгдлүүдийг оруулдаг зүйлийг бол Oracle гэж нэрлэдэг. За би нэг юм асууж идэв. Жишээ гадна талаас ингэж юм оруулдаг гэж штэ. Тий. Тэгвэл наад эмээ чи хаана байгаа? Эмээ бол гадна талд нь нээж байгаа. Гадна талаас нь дотгошоо хийж байгаа эмээ байхгүй. Дотор юу байгаа? Дотор бол блокчейн байгаа. Блокчейн ч одоо өөрөө мэдэхгүй шүү дээ. Одоо смарт контракт ухаалаг гэрээ чинь болохоор ингээд өөрөө ийм арьсгүй, өөрөө ийм тэ интернет рүү орж чадахгүй болохоор нэг төргийн чинь ханшийг мэдэхгүй энэ хэдэн градус болж байгааг мэдэхгүй байхгүй тий. За нэг нислэг хоошлоо мошлоо гэдэг мэдээлэл чинь Oracle чи хийж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ иймэрхүү зүйл. Тэгвэл энэ Oracle гэдэг зүйл чинь бас дахиад итгэлцлийн асуудал үүсэж байгаа. Энийг чи ямар байгууллага хийх юм, хэн хийх юм, энийг чи худлаа хийвэл яах юм гэдэг ч юм уу те. Ийм асуудал үүснэ шүү дээ мэдээж. Энэ бас л итгэлцтэй асуудал. Энэ итгэлцлийн асуудлыг бас л хиймэл оюуханаар шийдэж болно нэгт. Хоёрт хиймэл оюухан бол төрөл бүрийн мэдээллүүдийг оруулж ирж байна. Би зөвхөн програмчлсан байж ижил Архангай тэр грацыг одоо тэр тарианы талбай дээрх грацыг гаргаж ирэх гэдэг нь шүү дээ те. Зөвхөн энэ чинь нарийн програмчлал хэрэгтэй. Ангид хиймэл оюухан яаж чаддаг вэ гэхээр бүх юм хийж чадна. Би ингээд тушаачгал юм бол. За тэгвэл одоо өвөр хангаад ирэх гэх юм бол би дахиад програмад шинээр өчих гээд байгаа байхгүй. Тэгвэл хиймэл оюухан зөвхөн хилчгэд л бол. Тэ за окей. Өвөр хангаан сайт руу орлоо. Эсвэл одоо цаг агарын сайт руу орлоо. Болохгүй шүү дээ. Тэгвэл одоо би бүр ингээ гадны сайт руу орчих. Хиймэл оюуханы өгдлөөр орчих гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар тэрийг олно. За тэгээд нөгөө нэг Celsius авах уу, Kelvin авах уу, одоо Fahrenheit байх уу гэдэг ч юм уу те. Нэгжийн хөрвүүлэлт эсвэл хаана байх уу, яах вэ гэдэг. Энэ цаг хугацааны бүх л асуудлыг бол хиймэл оюухан өөрөө мэдээд ингээд шийдчихнэ гэсэн үг байхгүй юу? Ухаалгаар шийдчих гэсэн. Гэтэл компьютерийн програм одоо би бичлээ гэж бодвол тэр компьютерийн програм ч алдаж болно. Тухайн үед одоо ингээ интернет байхгүй байсан байж болно гэдэг ч юм уу те. Ийм олон шалтгаанаас болоод ингээ ажиллахгүй үлдчих магадaltaй гэсэн үг. Тэгэхээр энийг бол хэмэл оюухан. За хоёр талаар өргөгдөх боломж гэдэг байгаа шүү дээ те. Одоо ингээд орон даяар дэлхийд даяарын нэг ч юм болов уу яах юм. За тэнгуүтээ би ингээм бараа бүтээгдэхүүний ингээ үн оруулдаг бол яах вэ? Одоо жишээлбэл алтны үн оруулдаг. За айлсгүй хувцсны үн, өмдний үн, гутлын үн оруулдаг байлаа гэж хэлдэг л да тий. За чи интернетээс гутлын үннүүдийг бүгдийг ингээ цуглуулад тэгээд ундчлаа тавьж шүү гэдэг үг чинь нэг шин ингээд онлайн маркет нэгдэж байгаа тий. Нэг хуучин онлайн маркет хаагдж байгаа. Ингээд байн хөвсөж өөрчлөгдөж байгаа зах зээл баг чинь. Тэндээс одоо би ингээд одоо тэр зөвхөн Alibaba дээр л зориулсан програм бичиж тавина үхээс бол хиймэл оюухан яах вэ гэхээр бүгдэн л нь ороод бүх үннүүдийг хараад ямар ч хил дээр байсан ямар ч одоо юу гэдэг лээ тэр юу ханш одоо бишээ төгрөг доллар альцгүй рупи юу идэгсэн бүгдэн дээр нь байсан тэр хооронд нь хөрүүлээд өгдлүүдээ цоглуулад Oracle болоод энэ өгдлүүдийг хийчихнэ гэсэн. Тэгвэл би одоо жишээлбэл гутал дээр юу тавьж болох юм бооцоо тавьж болох юм шүү дээ. 90 100 гэхэд бол энэ 5 чигний үн бол ингээд өснө гэдэг тийм тийм. Ийм бооцоо тавьчихгоот чинь тэр үнийг хэн оруулж явах юм бэ гэхээр хиймэл оюухан оруулж ийн гэсэн Oracle. За энэ нэг иймэрхүү асуудлуудыг бол шийдэж байна. За энэ аюу тийм гоё бас нэг сэтгэл орох гэдэг юм л да оюуны өмч гэдэг. Энэ оюуны өмч гэдэг юм яг одоо маргаантай тий бас жоохон байж байгаа хэрэг. За тий.
За нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулъя. Тэг үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк маань манай Од мөндрийн маш олон нэвтрүүлгүүд явах бололцоог хангаж байгаа. Манай бас түнш байгууллага байгаа. Тэгэхээр 5 дугаар сарын 13-ны хүртэл та бүхнийг хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлж өгч 50 мянган төгрөг болгох ийм үйлчилгээг та бүхэндээ санал болгоод байгаамаа. Тэгэхээр хариултаа хадгалын үйлчилгээ бол манайх ерөнхийдөө бас сайн мэддэг болсон болов 1000-аас 50000 төгрөг хүртэлх таны карт унших болгонд хариулагдах мөнгүүдийг шууд таны хадгаламж руу ингээд цуглуулад байх ийм ухаалаг ийм гоё ийм үйлчлэгийг танд санал болгож байгаа байхгүй. Одоо бид нар ч яг мөнгө хадгалыг бол хэдэн төгрөгөөр хийх үү, хаана хийх үү, яах вэ хийх үү. Тэгээд хийх болгондоо тэр тухай бодно шүү дээ. Тэр чинь бас бүү ажиллахгүй те. Энэ бол та ерөөсөө юу ч битгий бод. Зүгээр очиж гэрээгээ ичээл картал ашиглаж. Тэгээд тань зүгээр хадгаламж чинь маш хэлбэр аргаар хоригдлуулад өгье гэдэг ийм гоё саналыг тавьж байгаа. Тэгээд та бүхэн маань миний бодлоор бол нөгөө худалдаа хөгжлийн банкн дээр шууд биеэр очиод ингээд гэрээгээ ичээр аюу амар юм билээ. Зүгээр ойрхон явж явахтаа санаж гараа та бүхэн маань. За эсвэл энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад TDB онлайн аппликейшнийг татаж аваад аппликейшнаа ашиглан 6 сар болон түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансаа мөн харилцах дансаа нэгээд хооронд нь холбоод энэ үйлчлэгийг одоо шууд байгаа газараасаа интернеттэй орчинд байхдаа та ашиглаад эхэлж болох юм боломжтой гэдгээрээ бас даваа талтай байна. За тэгээд таны одоо банкнд бүртгүүлсэн утасны дугаараар даваа гараг болгон Viber юм уу бүх мэдээлэл нь таны хадгаламж яаж хэд болов яав үржүүгүй юу те энэ бүх мэдээллүүдийг та бүхэндээ хүргээд явчих. Ийм гоё ухаалаг юм боломжийг та бүхэндээ олгож байгаа. Тэгээд боломжийг нөгөө ашигласан ухаантай ашиглаагүй тэгээд одоо яах вэ гэдэг шиг те. Тэгээд ашиглаарай гэж бас зөвлөе. Энэ тест айгуу гоё ухаалаг гэрээ байна. Тийм нөгөө автоматжуулаад байна шүү дээ чимийг те. Тэг би гараараа хийх шаардлага байхгүй болчих чинь. Жижиг сажиг юм чи би гараараа хийгээд таавалдаг гэж. Хоёр тийм хоригдлол гэдэг юм үүсгэхэд энэ юм ихний нэг юм очил хэрэгтэй байхгүй. Энэ очил одоо булчих юм бол ерөөсөө ингэ цаашаа автоматар хүн чинь урамшаад ингээд цаашаа явчихдаг шүү дээ тий. Энэ урамшуул гэдэг зүйл чинь л одоо хүнийг асаагаад өгч. Цаашаа бол чи төмөр бол асахад бол ерөөс асуудал байхгүй. Би бол энийг юм бэ. Шууд энэ худалдаа хөгжлийн банкнаас ярьж байгаа мессеж нь бол ингээд харахгүйгээр ингээд нүдэ ханаад өнгөрөн. Ерөөсөө тий. 6 сарын турш хармааргүй байхгүй тий. Тэгээд ерөөсөө ингээд нэг мэдсэн чинь урамшуултаа нэг тий айгүйх том хадгаламжтай болсон нүүд нь үржиж мөрчсөн. Ингээ байж байгаа юм бол би ерөөсө дараагийн байвал ерөөсө за тэгвэл одоо 5 саяыг цуглуулчихсан бол 50 сая гэдэг ч юм уу те ингээд дээшээ явахгүй хөнгөд чинь бас шуналтай шүү дээ. Тэгэхээр энэ шунлыг ганц хасааж өгөх нь очинд болоод энэ одоо програм бол цаашаа гал таны санхүүгийн те энэ том одоо төмөр кино тааш те энэ жижигхэн очвол цаашаа ингээд те яг үнэ те маш их одоо үржиж аривжих болтугай те энэ бол энэ тэр яг л ихний тэр очийг гаргаж өгж байгаа гэдэг тэр маш тийм сайхан боломжийг олгож байгаа. Ийм боломжийг бол би ерөөсө хаач ерөөсө харж байгаагүй. Ерөөсө бидэрт л хэрэгтэй байсан ийм боломж. Тэгэхээр ийм гоё боломжоор монголчуудыг хангаж байгаа энэ хоромтлолтой болгохт ингээд эхлэл түлхэцсэн гэж болж байгаа те энэ худалдаа хөгжлийн банкнда баярлаа гэж хэлье. Баярлаа. За энэ оюуны өмч гэдэг бол хэвээр зайлшгүй ярих хэвээр тэгээд дээрэс нь маш юм хорцтмал асуудал байж байгаа. Уг нь бол блокчейн дээр бол өмнө бид нар NFT интергээл ярьжсэн те. NFT гэдэг бол энэ уран зургийг, дижитал артыг, одоо эсвэл дуу хөгжмийг одоо бидний л дижитал дээр хийж байгаа бүхэл зүйлийг оюуны өмчөөр нь баталгаажуулж болно. Ганц хов гэдгийг альсгүй энэ нэг эзэмшигчийнх нь ирэх гэдэг шүү дээ. Гэрчлэгээ болоод ингээд болж чаднаа гэлтгсэн чинь ерөөсөө энэ ч тоогоогүй. Гэтэл одоо ямар асуудал үүсч байгаа гэхээр хиймэл оюухан нэг зураг зурангууд нөгөө нэг дизайнерууд нөгөө нэг зурагчд нь уурлал те энэ чи миний оюуны өмч байсан гэд те тэгвэл тэрийг NFT болох нь яасан гэдэг ч юм уу те нэг юм асуудал үүсэж байгаа. За хоёрт болохоор за би тэгвэл яаж энэ NFT-г оюуны өмчт бүртгүүлэх юм. Одоо би ингээл баахан NFT гаргаал гэж болно шүү дээ те энийг чи яаж тэгвэл оюуны өмч гэж хүлээж авах юм гэхээр бас л энэ асуудал байна. Тэгвэл энийг нь хиймэл оюухан хийгээд байгаа байхгүй. Хиймэл оюухан юу хийж чаддаг вэ гэхээр за хоёр зураг өгч. За энэ хоёр зураг хоорондоо хэдэн хувь магадaltaгаар юм ижилхэн байна вэ гэдгийг үнэлж чадна. За жишээл ямар ч хамаагүй хоёр зургийг хоорондоо за энэ хоёр бол 80% ижилсэлтэй байна. Тийм болохоор эн чинь баг оюуны өмчийн хулгай юм шүү. Энийг бол бүртгэхгүй гэд NFT-г гаргаж өгөхгүй гэсэн үг. Ингээд NFT-г бид нар бол ингээ хөвлөж болно гэсэн. Нөгөө талаас хиймэл оюухан зураг зурлаа гэж үтээ.
Тэгвэл тэр хиймэл оюун ухааныг энэ хиний зургнуудаас ингээд санаа авчив. Энэ хэсэг нь хинийх үү, энэ хэсэг нь хинийх үү гэд бас ингээд нөгөө нэг програмаар оруулангууд чинь энэний зурагтаа 80%, энэний зурагтаа 20%, энэний зурагтаа 5% гэд ингээд гараад ирж штэ тэр чинь. Тэгвэл би тэр хиймэл оюун ухаанд одоо зураг зурулсан юм чи мөнгөө төлж таарна. Тэр мөнгийн нөгөө нэг оюуны өмч эзэмшиж байгаа хүмүүст дараагаа өгчих واخгүй. Нэ NFT эзэмшиж байгаа хүмүүст дараагаад өгчих гэсэн. Ийм сайхан боломжоор хангаж ийн гэсэн. Тэгэхээр за нэгт би NFT хэвлүүлэхэд өмнө нь байсан NFT-нүүдтэй хиймэл явах нь тулгалт гэж байна. За тэдэв. За дуу хөгжим дээр ч гэсэн болно. Зурган дээр ч гэсэн болно. Тэр ч одоо энэ оюуны ажил дээр ч юм уу те энэ эрдмийн ажил байна. White paper-ууд гэдэг байгаа те эсвэл одоо янз бүрийн paper-ууд энэ төр гэдэг дээ шүү дээ те. Энэ бүгдээр ингийн одоо энэ оюуны өмчийн хулгай хийсэн байна уу? Хин нэгнээс нь хуулсан байна уу гэдэг талаас харахгүй гэсэн. Хуулсан байж болно. 90% хүйж цугуулсан байж болно. Гол нь тэр оюуны өмч эзэмшиж байгаа хүнд мөнгөө төлчих. Тэгэл болохгүй. Тэгээ би шинэ NFT-тэй болчихно. Тэгээ миний NFT өөр нэг NFT ашиглалаа гэж үү. Тэгвэл надад одоо мөнгө ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр мөнгөний чи 90% нөгөө нэг хүмүүсээр авчин гээд цаашаа ингээ авчдаг. Ингээ нөгөө нэг оюуны өмчийг тэр бүтээж байгаа бүтээгчдийг ингэж урамшуулах ийм систем бий болчих юм бол нөгөө оюуны өмчийг чинь NFT-г ч авах гэсэн хүмүүс дайрах байхгүй юу? Би нэг NFT-тэй болчих. Би нэг зураг зурчих. Би нэг юм дуу хийсэн шүү дээ гэдэг. Энэ дуу чинь минийхтэй адилхан байна, мадлах байна гэдэг ч юм уу те. Ингээ оюуны өмчийн асуудлыг төвлөрсөн ямар ч байгууллагын шахардлаггүйгээр хиймэл оюухан блокчейн 2 NFT хиймэл оюухан 2 ийм гоёор шийдэж байгаа юм. Дээрэс нь энэ зураг зургууд одоо хинч ойлгохгүй те. Нэг хиймэл оюухан зураг зурлаа гэд гибли бол харин ч баярлана. Сайн зуруулаад байгаа шүү дээ. Сайн те. Дэлхийд даяараа зуруулаад те. Нөгөө чинь бурцайхан нь шүү дээ те. Ингээ сайхан ингээд ийм гоё ингээ хосолж байгаа байхгүй нэ ярьж байна. Тэгэхээр энэ оюуны өмч бол ерөөсөө төгс сослол энэ дээр л гарч ирж байна оюуны өмч дээр. За ингээд цаашаа сайхан явгуудын засаглал гэдэг. Энэ бол аюу тийм эмзэг сэдв ба. За энэ яг хоо блокчейн дээр бол DAO гэдэг үсэн distributed autonomous organization гэдэг. Одоо тархмал автономт одоо өөртөө засах байгууллага гэсэн үг л дээ. Тэгээ тархмал өөртөө засах байгууллага гэдэг нь ямар ч үстэй гэхээр би заавал нэг юм тэр нөө юулаа улсын бүртгэл дээр очиод бүртгүүлэхгүйгээр дундын одоо итгэлцлийг шийдчих боломжтой байхгүй блокчейн дээр. За блокчейн дээр би нэг юм DAO гэдэг токен гаргана. За энэ DAO гэдэг токен юунд хэрэг болох вэ гэхээр засаглалд оролцоход хэрэг болно. Жишээлбэл санал хураахад байж болно. Шийдвэр гаргахад байж болно тий. Одоо 33%-аас дээш хувьтай хүн бол шууд шийдвэр гаргана гэдэг ч юм уу тий. 51%-аас дээш санал авах юм бол энэ шийдвэр болно гэдэг ч юм уу. Иймэрхүү санал хураалт энэ төрлийн засаглалын үйл явцуудыг бол ийм тархамл байдлаар буюу блокчейн дээр смарт контрактын одоо дагуу хийх боломжийг DAO гэдэг юм болгодог. DAO гэдэг нь бол энэ тархамл өөртөө засах байгууллага гэсэн үг байна шүү дээ тий. За тэгвэл энэ дээр хиймэл оюун ухаанууд ороод ирдэг. Энэ хиймэл оюун ухааныг юу гэж нэрлэдэг вэ? Эйжент гэж нэрлэдэг. Эйжент гэдэг нь юу гэсэн үг? Тэр одоо хиймэл оюун ухаан байна. Гэхдээ тэр хиймэл оюун ухаан бол өөрөө юм функц дуудаж чаддаг. Ийм хиймэл оюун ухаан байх. За функц дуудаж чадна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за жишээлбэл одоо бид нар браузер нээх гэдэг үл нэг функц байхгүй юу? За тэгээд тэр браузер дээр нэг вебсайт нээх гэдэг нь функц. За тэрэн дотор нэвтрэн гэдэг нэг функц гэдэг ч юм. Блокчейн руу хандна гэдэг нэг функц. Блокчейнс мэдээлэл авна гэдэг нэг функц, бичнэ гэдэг нэг функц гэдэг ингээд баахан функцүүд байна гэсэн. Ер нь бол ингээд компьютерийн программын аялалын бичигдсэн юм функцүүдийг хиймэл оюухан өөрөө дуудаж чадна гэсэн. Нэгсэндээ хүний хэлээр биш, функцийн хэлээр, програмчлалын хэлээр, API буюу энэ програмчлалын интерфейсийн хэлээр ярьж чадна гэсэн үг байхгүй хиймэл оюухан. Тэгэхээр энэ шаардлагатай үү. За одоо жишээлбэл яа тийм AI agent байж лаа гэж үтэй. За энэ бол засаглалын одоо манай дарга тийм AI agent байлаа гэж үтэй л да. Тэгэхээр дарга AI agent яах вэ гэхээр шийдвэр гаргалтанд оролцсон. За жишээлбэл санал хураана гэдэг ч юм уу те. Ерөөсөө нэг хүн биш нэг юм робот шууд ингээ блокчейнтэй харьцаад за дээрэс нь одоо энэ интернеттэй харьцаад бидэртэй харьцаад ингээд эхлэн гэсэн үг. Ийм функцүүдийг дуудаж чаддаг юм эйжентүүд. За энэ эйжентүүд ямар давуу талтай вэ гэхээр ерөөсө бүх юмыг хийж чадна. Шийдвэр гаргаж чадна. Өөрөө мөнгөтэй хийж чадна. Блокчейн дээр ажилладаг байх юм бол шүү дээ тий. Энэ хиймэл оюун ухаанууд өөрийн гэсэн мөнгөтэй, өөрийн гэсэн одоо юм оршихуйтай, өөрийн гэсэн санхүүтэй бие даасан ийм итгэд болж байна. Наатах чи би эзэмсэж болох юм уу?
Наад баян эйжент чинь. Энэ хоёр төрлийн эйжент гэж байна. Нэг нь бол блокчейн дээр ажиллаж байгаа юм эйжент. Энэ бол хинээс ч хараат болсон гэж байж чадна. Өөр гэсэн мөнгөтэй. Тэрийг захиран зарцуулж чаддаг юм эрхтэй. А нөгөө талд бол миний эйжент гэж бол те. Миний эйжент бол миний өмнөөс ажил хийж өгдөг тийм хүн гэсэн байхгүй те. Хүн гэн эйжент те. Яг хөө тэрний мөнгийг би авчихна. Альчгүй би тэрэнд мөнгө өгнө. Тий. Одоо намайг унтж яхад мөнгө болоод байдаг юм. 8 хийгээд ээж идэг ч юм уу те. Иймэрхүү эйжент гэж болох нүүтэн одоо миний энэ яриад байгаа энэ хэмэл оюухан эйжент бол ерөөсөө блокчейн дотор үж идэг смарт контракт эйжент байхгүй. Нэг байгууллага нэг бие даасан нэг юм биш үү? Би даасан. Би чи надаа мөнгө өгч гэдэг дээрлгээд авчиж чадахгүй. Би ч үгүй бол унтраа шүү гэдэг. Унтраа л та гэдэг ингээ эйжент гэсэн. Унтраа чадахгүй юм чинь угаасаа тэрийг засч өөрчилж чадахгүй гэсэн үг шүү дээ. Би нэгэн л бичигдсэн юм чинь одоо дахиж хизээж унтрахгүй гэдэг. Одоо энэ бол нэг бидний яриад байгаа зогсошгүй хэмэл оюухан гэдэг чинь энэ дээр орж ирж байгаа байхгүй. За тэр хэмэл оюухан юу хийж чадах вэ? Тэр мөнгөтэй. Сул тал нь мөнгөтэй. Тий, мөнгөтэй. Тэгээд намайг худалдаж авч чадна. Тийм, миний компани худалдаа авчих юм биш надад эйжент ч. Яг үнэ тий. Өөрөө компани байгуулж чадна. За ингээд цалин тавьж чадна. За ашиг олж чадна гэдэг ч юм уу тий. За айлсгүй нь бизнесийн одоо ийм бизнес хийхээр ашиг олд юм байна. Ийм бизнес хийхээр ашиг олдгүй байна гэдгийг өгдөл дээр толгуурласан шийдвэрүүдийг гаргаж чадна. Энэ эйжентүүд. Ийм одоо давуу талтай. Нэгэсэнд одоо бид нар засаглалын тогтолцоо чинь бас түрүүн яг би хэлсэн шиг энэ чамайг халъя гэдэг энэ шийдвэрийг хүнд дуулах гэж ядаж хэцүү шүү дээ тий. Сонсон ч гэдэг нь хэцүү. Энэ донд ямар нэгэн үс онцгийн асуудал гарах юм бэлээ үгүй ч юм бэлээ. Түл тэр математик ертөнцийн дотор байж байгаа эйжентийг одоо хэн яаж одоо хорлыг гэж оруулж чадахгүй байхгүй. За эйжентүүд бол нэг иймэрхүү байж байгаа. За зогсошгүй нэг баахан эйжентүүд гарч ирээд ер нь бол ирээдүйд ерөөсөө хүн блокчейнийг хэрэглэхгүй. Интернетийг ч хэрэглэхгүй. Би нэг вебсайт хийлээ гэж бодъё л да. Тэгвэл миний вебсайт руу хүн орж ирэхгүй ерөөсөө. Ирээдүйд дандаа л эйжентүүд орж ирнэ. Тэр эйжентүүд яах гэж орж ирээд байгаа юм гэхээр эзэндээ за эзэн гэд хэлчихээр бас нөө ирээдүйд алуулах үедээ тий. Тэр одоо тэр хүндээ мэдээлэл зөөж аваачих байгаа байхгүй. Одоо бол бидний ChatGPT-гээс бол шууд ингээд интернет бид нар Google ашиглахгүйгээр ChatGPT-гээс асуудаг болчихлоо шүү дээ тий. Бид нар Google-ээс асууж чаддаггүй байсан шүү дээ тий. Зөвхөн өөрөө л одоо энэ keyword-ороо хайдаг байсан бол одоо яг хүний хэлээр ингэж байгаа. Тэр чин тэгээд ийм юм уу. За ууж араа би судлаад ирээгээ яваад өгдөг байхгүй. Тэгээ миний сайт руу нөө ороод мэдээллийг авчаад ойлгочоод тэгээ буцаад ирээд ирнэ гэсэн. Монгол байна уу, англи байна уу, хятад байна уу, япон байна уу. Тэг ингээ харьцаад байгаа. Тэгэхээр энэ блокчейн руу ч гэсэн яг адилхан. За би ингээ биткойнт олмоор ингээ окей байж байгаараа гэдэг. Тэгээ хурж ирэхдээ биткойнт хүрээд ирэх байхгүй тийм болохоор энэ блокчейнийг чсэн, интернетийг чсэн ерөөсөө бидний нэг ашиглаж чадахгүй байгаа гар утасны аппликейшн хүртэл адилхан байхгүй юу? Бидний ашиглаж чадахгүй байгаа чинь ийм ашиглахад төвөгтэй байгаад байна шүү дээ. Бид нар ойлгож чадахгүй, сурч чадахгүй ингээ байж байгаад хэмэл оюухан эйжентүүд бол гял сураад миний юу хүсэж байгааг шууд ингээд тэр аппликейшнийг тэр нэг вебсайтын тэр нэг блокчейнийг ашиглаад шийдээд өгөх байхгүй. Тэгэхээр энэ бидний ашиглаж чадахгүй асуудлыг л эйжентүүд шийдээд өгч чинь гэсэн. Тэгэхээр ирээдүйд блокчейнийг бол эйжентүүд ашиглана. Ирээдүйд биткойныг эйжентүүд ашиглана. Ирээдүйд вебсайтыг гар утасны аппликейшнийг эйжентүүд л ашиглана. Одоо бол бид нар одоо гар утасны дэлгэцч байхгүй болчихно. Одоо ингээ сайхан ингээ те энэ дээр ингээ зүүцсэн. Зөвхөн яриа л явчихна гэсэн үг. За яг хөө видео энэ төр үзмээрээ үлдсэн. Тэрнээс бол ингээ яриа авчихна гэсэн үг шүү дээ те. За яаж нээж ингэж нүү тэгж нүү гэж бүх юм яриа авчихна гэсэн үг. Нөгөөт нь бүгдийг мэдчихээн гэсэн үг шүү дээ те. Банкны аппликейшн л эйжент нь орцсон. Өмнөөс чинь тооцоог нэгээд өгнө. Одоо юу хийдгийг хэвээр бүх юм чинь эйжентүүд хийгээд өгч байна. Тийм болохоор энэ эйжент ирээдүй бол ерөөсөө хүннээс олон ийм эйжентүүд би бол өөрөө нэг ийм компани захирал авахгүй те. Тийм дороо нэлээд олон эйжентүүдтэй зарим эйжентүүд нь дороо хүртэл эйжентүүдтэй. Харахад нэг ганц махан биетэй хүн байгаад идэг. Тий яг үнэ тий. Ийм том мундаг тий компани захирлаа. Гэхдээ дээрээ нэг эйжент захиралтай бас. Ажилтг компани нэгээс эйжент тий. Тэр эйжент нь одоо ингээд цалин тавьдаг ч юм уу тий блокчейнээр тий биткойноор цалин тавьдаг. Нэг иймэрхүү эдийн засгийн санхүүгийн нийгэм бий болно гэсэн. За энэ цаашаа хамгийн сүүлд нь ярих хэвээр нэг айгүй тийм чухал юм бол тэр эрчим хүчний хэрэглээ гэдэг байна. За энэ хоёрын хоёулаа энэ эрчим хүчний асуудалтай хоёр нөхөр гэж байна. За хиймэл оюуханыг сурах гэдэг эрчим хүчний асуудал гардаг. А дээрэс нь блокчейн олборлоход блокчейнийг ажилуулахад бас ийм эрчим хүчний аль нь дэлхийг дулааруулж байгаа гэдэг нэг ганц шөмжлөлт өртдөг нэг ийм том султалтай энэ нөхдөд гэж. За тэгвэл түрүүний proof of work буюу ажил хийсний баталгаагаар бид нар хинийхэн блокийг жинхэнэ бай гэдгийг одоо блокчейн дээр шийдээд байгаа байхгүй. Тэгвэл энэ proof of work биш заяа. Proof of
useful work гэдэг. Тэр нь болохоор ажил хийсний баталгаа биш. Тэр ажил нь болохоор одоо хин ч хэрэггүй нэг математикийн тоо удаад байгаа байхгүй хайш гэдэг функц удаад байгаа байхгүй. Тэгэхгүйгээр одоо л ингээд хэрэгтэй ажил гэдэг байхгүй. Хэрэгтэй ажил хийсний баталгаа гэдэг ийм юмар блокчейнийг ажилуулдаг болчих гэж байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр би зүгээр химэл оюухныг сургана. Одоо би майнинг хийхийн оронд химэл оюухныг сургана. Тэгээд дэлхийн хамгийн одоо мундаг сургасан тэр сургаснаас ганцхан хөв ч юм уу те 0.1% сайжруулчих юм бол миний блокийг дэлхийн нэтээр хүлээж авна. Яг л тэр химэл оюухныг үнэхээр тийм сайжруулсан байна уугүй гэдгийг шалгахчих болох байхгүй. Сургах нь хэцүү болохоос шил шалгах гээд амархан болчих гэсэн. Тэгэхээр proof of useful work те тэр химэл оюухныг сургаснараа би одоо блоко шийдүүлдэг болчих юм бол энэ хоёрыг чинь сул талуудыг нийлүүлээд хоёр сул тал байсан бол нэг ширхэг сул тал болох чинь гэсэн үг те. Ингээд эрчим хүчний хэрэглээг нь нийлүүлээ хийчих чинь гэсэн үг байхгүй. Ийм болох боломжтой. За тэгээд дээрэс нь өшөө химэл оюухануудын зөвшөлтсөлд нь оролцсон. Одоо зөвшөлтсөн консенсус протокол гэж явагддаг. Блокийн хэнийг агуу яах вэ гэдэг ажлуудыг хүмүүс биш, компьютерийн одоо програмууд биш химэл оюухануудыг шийддэг болчих юм бол одоо энэ янз бүрийн одоо тогмнийч одоо шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Тэр химэл оюуханыг сурах альсгүй блокчейнийг олборлох энэ тогны асуудал байхгүй болоод нөгөө нэг тог зарцуулаад байгаа альсгүй дэлхийд тулааруулаад байгаа гэдэг шүмжлээсээ гэж одоо салах боломжтой гэсэн бие биенийг ашиглаад энэ мэдчлэн энэ өөрөө өөрсдийнхөө сул талуудыг нөхөөд өөрөө өөрсдийнхөө давуу талууд нь яг ингээд сул тал дээр нь таарад яг л нөгөө нэг энэ ян арга билег гэдэг шиг энэ хоёр чинь ингээд төгс зөгтсөн ийм хоёр хос технологи байгаа байхгүй. Энэ хоёр бол яг л ийм хөдөлгөөн хоёр мөр шиг ингээд цаашаа явах нь тодорхой юм хоёр систем. Тэгэхээр удахгүй бол бид нар ийм системтэй л одоо нийгэмд амьдрнаа гэсэн үг байхгүй тийм. Ийм гайхалтай ийм хоёр технологи чинь энэ хоёр технологи бол ингэж хооронд нь салгаж боломгүй. Одоо энэ хоёр талаас ингээд хоёр сэдв хурж ирээд ингээд яг энэ манай сэдв төр хурж ирээ уулзж штэ тийм. Уулзахтай ийм гоё анханаас нь тохируулсан юм шиг. Анханасаа л энэ хоёр бие биендээ зориулагдсан юм шиг ийм гоё хоёр сэдв ингэж хурж ирж уулзж байгаа юм л гайхалтай хэрэг боллоо. Театрт нэг sci-fi киноуд гараад ирсэн юм шиг л боллоо. Оршихуй хямралд ороод. Тийм, оршихуй хямралд ороод. Нэг зэрэгтэй ертөнц юм шиг гэсэн ярины бидний ирээдүй байгаад гэдэг. За, үрждэг сар хариултаа хадгалан явдалтай үйлчлэгийн банк маань болон мөрөөдлийн хөлгөө онгоцоор аялах боломжийг санал болгож байгаа Skytel компани маань өнөөдрийн нэвтрүүлгийн маань дэмжин хамтран ажиллалаа. За, нэвтрүүлэг маань NTV болон Од Мундрын радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрлээ. Тэг хамтдаа байсан үзэг сонсогчдоо зам хасаадаа их баярлалаа. Дараагийн дугаараараа эргүү уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.